Түрүүчийн 7 хоног л нэг бичлэггүй л болцсон болохоос шуган засарлаагүй юм байгаа шүү. Аюу энэ 7 хоногчод 19-ноос хойш болж байгаа тий. 19-ноос хойш энэ өнгөрсөн 7 хоног одоо өнөөдрийг хүртэл гэдэг чинь Украин ер нь амар хүнд 7 хоног болж байгаа. Ер нь юм хүнд 7 хоногуд байнга үргэлжлэдэг шүү дээ тий. Гэхдээ энэ 7 хоног бол ерөөсөө маш их амар хүнд. Яагаад гэвэл Оросуудын тэр нөгөө нэг дрон пуужин хайдаг тактик нь өөрчлөгдсөн гэх юм уу да. Хуучин ч юм бол одоо ингээл бөөн юм л Украин даяар яадаг гэсэн. Одоо энэ 7 хоногт ерөөсөө дандаа мужаар нь ер нь амар их мухай зөвөн байгаа л да. Оросууд ч ер нь л зөвөн байгаа. Мужаар нь сонгоод эхлээд юу харуулж нөгөө шахид дронууд харавчаад тэгээ жоохон намдаа хүмүүс нөгөө юунаасаа хорогдох байрнаас нь гарч ирэнгүүт дараа нь баллистик пуужиг хараад байгаа. Тэгэл ерөөсөө одоо өнөөдөр гэхэд дөнгөж сая гэхтэл Херсон мужид, өчигдөр гэхтэл Запорожид, уржигдөр гэхтэл Днепр, тэрний уртл өдөр Киев гэл ингээл ерөөсөө өдөр болгон дандаа энгийн байгууламжуудад дандаа сүүлийн үед бүр нөгөө нэг хамгийн эмзэг юунуудаар хүүхдүүдтэй холбоотой байгууллагууд айгүй хүртэж байгаа. Их сургуулийн байр, орон сууцны байр, их сургуулийн нөгөө общежитие гэж хэлдэг чинь манайхаар бол одоо дотор байр. Тэгээ лицей, гимназ эднийг ч одоо лицей сургууль гэд байдیں۔ Тэр байна. Тэгээд галт тэрэгний буудлын хажууд баллистик унгаасан. За яагаад эдид галт тэрэг Украинд чинь маш их чухал байдгүй гэвэл яг манайхантай адилхан шүү дээ. Нөгөө хүүхдүүд яг амарж байгаа тий. Одоо саяын 6 сарын 10-наас эхлээ хүүхдүүд амраад тэгээ яг эдийн үед богоон ер нь битүү хүүхд идэг. Хөдөө явдаг шиг дандаа ингээд нөгөө нэг далаа руу явцгаад. Тэгэхээр ерөнхийдөө ийм хүүхдүүд рүү хандсан тэгээ хүүхдүүд их олноороо бэртсэн ийм аимшигтай 7 хоног болж байгаа. Тэгэхээр хүмүүс чинь одоо ер нь яг нөгөө нэг фронтын мэдээ аимшигтай боловч ингээ хүүхдтэй холбоотой мэдээ гарангууд маш их одоо сэтгэл санааны хувьд айгүй хүнд болд юм байна. Сүүлийн үед ерөөсөө энэ Украинаас ярьж байгаа хүмүүс ч гэсэн найз нар ч гэсэн ингээ сэтгэл санаагаар унцдаг юм байна. Яагаад гэвэл ерөөсөө ингээ өдөр болгон хүүхэд амьд байхаар сэтгэл санааны хувьд маш их хүнд сарууд болж байгаа. Тэгвэл 7 хоног боллоо. Тэгээд өнөөдөр гэтэл одоо Херсоны цахилгаан эрчим хүч гэдэг юм үү те ингээд айгүй тэгээд одоо нөгөө Оросууд чинь хамгийн аюултай нь телевизээрээ дандаа ингэж яадаг шүү дээ тий. Цэргийн байгууламжийг цохлоо гэл. Тэгэл тэр рүү одоо чи ингээд бичлэг нь гараад ирж байгаа. Ямар хүмүүс амир өгдөж जैन харагдаж जैन тий. Хэнийг тэр байшингийн доороос чирж гаргаж ирж байгаа харагдаж जैन. Тийм болохтой зэрэг энэ дандаа энгийн байгууламж руу энэ 7 хоногт бол аимшигтай буудаж байгаа. Тэгээ сураг нь 7 сард ч гэсэн бас л иймэрхүү байдалтай байх бололтой байна. За тэгэхээр ийм хүнд 7 хоног боллоо. Яг Украины хувьд бол за маш их олон хүн амир өгсөн. Тэр дотроо хүүхдүүд их амир өгсөн байна. Нэг аимшигтай мэдээгээр өнөөдөр эхлэхээс аргагүй боллоо. За дараа нь түрүүчийн 7 хоногт нөгөө нэг Путингийн ярилцлага гарсан байгаа тий. Ярилцлага жоох үү. Путингийн Санкт-Петербургийн эдийн засгийн форум дээр хэлсэн ярилцлага гарсан байгаа. За энэ мэдээжийн хэрэг нэг талаар одоо их шуугаанд тарьсан юм шиг боловч нөгөө талаар бас энэ аналитик шинжээ шийдэг хүмүүс бас их сонин дүгнэд юм байна. Яг тэгвэл Путин ч юм бол ерөөсөө хизээч ингэж нөгөө нэг ил шулуун хилдэггүй хүн гинэ. Ер нь бол дандаа ийм нөгөө үгний цаана би нэг удаа ярьжсэн ч бас 2 ч удаа ярьжсэн үү. Дандаа нөгөө үгний цаана үг байдаг тий. Бүр тэр Путингийн хэлсэн үгийг юуг нөгөө шинжилдэг хүмүүс байдаг. 3 үгний ардтал дээр одоо 10 утга агуулгадчихэд юм гэдэг. Энэ дээрийн одоо КГБ-гийн хүмүүс чинь иймэрхүү тактиктай техниктэй байд юм байна. Тэгээд харин энэ удаа ерөөсөө шууд одоо өөрийнхөө жинхэнэ үнэн нүүр царай гаргаж ирсэн гэж үзэж байгаа юм байна. Тэгтээ яагаад гэдгийг мэдээж хүмүүс тайлбарлаж байгаа юм байна л да. Эсвэл одоо нөгөө зол бүхээ өмнөх гэдэг шиг байна уу? Эсвэл энэний ард бас нэг тактик байна уу гэдгийг одоо мэдэх гээд одоо судалж шинжилт юм байна. За юу гэж хэлсэн гэвэл мэдээжийн хэрэг сурвалжлагч нар хэлсэн л дээ танаа арим одоо ингээл давшаал байна тий. Хизээд одоо цогсох вэ гэд асуусан чинь 4 мужийн тухай ярьж байна. Одоо нөгөө тал эзэлсэн байгаа 4 мужийн тухай ярьж байна үү те. Бүтэн бол эзлэг байгаа штэ.
Гэсэн чинь үгүй штэ тэр дөрвөн мужи биш. Украин бол тэр чигээр манайх те. Энд чинь Украин, Орос хоёр бол одоо нэг л орн. Тэгээд ингээд нэг хэлж байгаа. Нөгөө тал дахиад хүн асуугууд бид бол ерөөсөө Украиныг бууж өгөх гэж шаардахгүй шүү дээ. Зөвхөн эзлэгдсэн газар нутгаа л Оросыг гэж хүлээн зөвшөөрөхийг шаардж байгаа гэмчлэнгээр. Ингээд нөгөө яриануудынх нь одоо ерөөсөө огцолтоо тэг юу байхгүй логик байхгүй. Тэг нэгэн дээр нь болохоор ингэж хэлээ, нэгэн дээр нь болохоор тэгж хэлээ. За тэгээд одоо юу гэдэг Орос бол ерөөсөө юус цөвдгөөгүй бид нар дэлхийн дэг журмыг тогтоодож байна гэх юм уу тий. За энэ бол нөгөө Украинд болж байгаа энэ нэмгэнэлт явдал бол дэлхийн дахины өөрчлөлтөө одоо эвлэрэхгүй байна Украинчууд тий гэдэг ч юм уу. Гэх мэтчлэнгээр. За одоо нөгөө нэг манай одоо өвгдөөдс Оросын цэрэг хөлгшгсэн тэр нутаг бол манайх гэж хэлсэн гээл ингээл. Тэгээ нэг өсөндөө ерөөсөө энэ хүний одоо нөгөө зөнийг салгана гэж яг хэлж болдгоо л хата тий. Ярьж байгаа юм нь ерөөсөө л нөгөө зөвлөлт холбоот улс хоёр гэдэг өөрийнх нь тэр бодлогоо тэр одоо ерөөсөө зөвлөлт холбоот улс хоёрыг л бий байгуулж би эзэн суuna гэдэг энэ бодол нь одоо нөгөө нас ахих тусам ил гарч ирж байна. Тийм учраас нөгөө хуучин бол нууж ярьдаг байсан бол одоо ил гаргаж ярьж байна гэж үзэж байгаа юм байна. Тэгэхээр энэ тэр жишээл одоо Израиль одоо бараг Орос хэлтнүүдийн орн болсон. Тэгээ энэ тэнд одоо зөвлөлт холбоот улсаас гаралтаа маш олон хүн Израильд Орос хэлтэй хүмүүс амьдарч байгаа. Тэрийг одоо Москва Орос харгалзан үзэж जैन тэгээ ер нь бодож जैन цаашаага яах вэ гэдэг юм уу тэгээ иймэрхүү маягийн юмнууд хэлсэн баг. За тэгэхээр энэ хүн одоо сүүлийн үед ийм актер хурц ингэж нөгөө санаагаа илэрхийлж ийн гэдэг нь чухам ямар санаа нь хизээ гарч ирэх юм бэ нэ гэдгийг одоо тайлах онцгой үлдчихэж байгаа юм байна. За мэдээж Украинтай холбоотой мэдээ болчихж байгаа тий. Украиныг бол шууд Оросынх манах гэж зарласан байгаа. Тэгэхээр энэ хүний хувьд бол тусгаар тогтносон улс орн гэдэг имийг юусэн ойлгодоггүй. Нөгөө л зөвлөлт холбоот улсынхаа том гүрэн гэдгээрээ одоо хүртэл ойлгож өгч байгаа юм байна гэдг нь нийтэд ил боллоо гэж ярьж байна. За энэ 7 хоногт нэг юу болсон нөгөө Стамбулын хэлэлцээ болсон шүү дээ тийм ээ. Стамбулын одоо дараагийн 3 дахь хэлэлцээнд бэлтгэгдчихэл байгаа юм байна. За Эрдоган хэлэхдээ бол ер нь Стамбулын дараагийн 3 дахь хэлэлцээнд төрийн тэргүүнүүд оролцох юм сая нөгөө Гаагд болсон НАТОгийн дээд хэмжээний уулзалтан дээр Трамп одоо жишээлбэл та нар энэ Стамбулын 3 дахь хэлэлцээн дээр Путин биеэрээ оролцсон гэвэл би ирнэ гэж хэлсэн гэж Эрдоган өчигдөр мэдгдсэн байгаа. Тэгэхээр энэний 3 дахь уулзалт нь энэ удахгүй болох магадлалтай юм байна. За тэн дээр яг ерөнхийдөө 3 Путин хэрвээ ирэх юм бол Зеленский бол ерөөсөө хаач ямар ч хотод ямар ч байршилд би бол Путин гэрүүл ирнэ гэд хэлсэн байна. Трамп бол бас Путин гэрүүл ирнэ гэсэн байна. Тэгэхээр энэ нөгөө Путин гэдэг хүнээс дараагийн уулзалт болох одоо юу шалтгаалах юм бэ? Хэлэлцээний ширээнд суух одоо ажил нь Путингээс шалтгаалах юм. Яагаад гэвэл томчууд нь л ирж уулзахгүй одоо ямар нэгэн үр дүн гарахгүй гэсэн гал зогсоох тийм ээ. За энэ харин нэг Стамбулын хэлэлцээний нэг сайн юм юу болсон гэвэл нөгөө нэг олзлогцод буюу амьд хүмүүсийн биш олзлогцод буюу одоо нас орсон фронтер нас орсон цэргүүдийн цогцсын солилцоо болох ийм хэлэлцээ харин ерөнхийдөө дууссан байна. Энэ бүгдийг гэсэн тий нэгсэндээ бүх олцлогдсон зэргүүдийг бүгдээр нь ингээд шат дараалсан солилт хийж байгаа. За өчигдөр 6 дахь солилцоо болсон. Мэдээж эн чинь нөгөө нэг юугаараа эхнийхт нь бол 25 хүртэлх насны, дараагийнхт нь одоо хүнд өвчтөй хүмүүс, эсвэл хүнд шарахтай хүмүүс гэдэг юм уу. Ингэж солилцоор явж байгаад 6 үе дуусж байна. За энэ 8 дахь нь одоо ерөнхийдөө цаашаа бол айгүй юу хүмүүс нүрдчихэж байгаа юм бэ. Одоо жишээлбэл Украинд гэхэд нөгөө Оросод байлдж байгаа гадаадын иргэд одоо их хэмжээгээр ингээд баригдсан байт юм байна. За тэдэр дээр бас их асуудал гардаг юм байна. Тэдэр чинь нөгөө буцаад явахгүй гэдэг юм байна Орос руу. Буцаад явахгүй гэхээр чинь нөгөө Оросоос наашаага сольж ирэх хүн нэ өгөхгүй гэсэн үг тийм ээ. Тэгээд зарим бас олзлогдсон зэргүүд нь ерөөсөө Оросч адилхан бас буцаж явдаггүй юм байна. Тэгэхээр эсвэл одоо нөгөө өндөр албан тушаалын юм уу тий одоо нөгөө их нарийн хүмүүс солилцох ажиллагаанууд нь ерөнхийдөө үлдчихэж байгаа юм байна. Гэхдээ ер нь бол
олзлогдсон цэргүүд бол бүр 100% солигдно гэж байдгүй юм байна л да. Ер нь бол дахиад зөндөл хүмүүс үлддэг юм байна. Тэгэхээр ямар ч байсан 6 удаагийн солилцоогоор 22 оноос 22 оны дайн ихсний дараагаас 22, 23 онд одоо олзонд байсан хүмүүс ихэнх нь суллагдсан байгаа. За харамсалтай нь тэр их нөгөө хүнд өвчтэй буюу хүнд шархтсан хүмүүс ч юм бол одоо ирээд нас орчдөг тохиолдлууд айгүйх байд юм байна. Одоо тэндээ зайлвал тэсэд байж идэх ч юм уу яадаг чинь. Тэгээд гэвч одоо нутагтаа амьд ч гэсэн өгсөн ч гэсэн ирсэн одоо ийм юу болж байна. Тэгээд зарим нөгөө нэг алга болцсон гээд юунд статистикт орсон байсан хүмүүс амьдаараа ирсэн. За энэ бол мэдээж украинчуудын хувьд нэлээд одоо сайхан мэдээ болж байгаа тийм үү. Хаанагааг нь мэддэхгүй байсан хүмүүс амьд ирнэ гэдэг чинь одоо бөөн баяр болно үст. За тэгээд энэ би дандаа яриа болгон дээрээ хэлдэж штий тий хүмүүс ингээд идэв фронт яг энэ олзлогдсон цэргүүд яагаад одоо юу гэвэл олзлогдсон цэргүүд ч ерөөсө фронт дээр байсан цэргүүд биш тий ихэнх нь одоо нөгөө нэг дөнгөж 22 оны дайн эхэлсний дараа Орос юуны Украины хэлийн цэргийнхэн айгүйх баригдсан байдаг. Тэгээд нөгөө цагдаагийн ажилтнууд тэгээд нөгөө хамгаалтынхан тий одоо нөгөө нэг монголоор одоо юу гэдэг юм бол да энэ арын албаныхан гэдэг юм уу тий арын албаныхан гэдэг юм уу тийм хүмүүсийн хэмжээгээр баригдсан баа. Тэгээд тэд нар бол одоо нэлээд их сайн суллагдаж ирлээ. За дараагийн асуудал нь энэ. За дараагийнх нь саяын 7 хоногт нэг шууган дагуулсан мэдээ юу гарсан гэвэл Украины ерөнхийлөгч Зеленскигийн аминд хүрэх нэг төлөвлөгөөг одоо зогсоосон баа. За энэ юу болсон гэвэл Украины аюулгүй байдал чинь одоо ингээд бараг л 10 дахь оролдлого болж байгаа юм уу да тийм. Ер нь бол 2 удаагийн оролдлого сая 6 сард болсон юм байна. Нэг удаагийн оролдлого нь бол Украинд бүр Украины ерөнхийлөгчийн тамгын газрын тэр хавьяас одоо нөгөө тэр хавьд тий одоо тэр байранд ч гэдэг юм уу тэнд оролдлого хийсэн байна. За тэр бол мэдээж айгүй хурдан баригдсан байлээ. Одоо дотор нь л байсан гэсэн үг та бодвол мэдгүй. Хамгийн одоо саяын шууган дагуулсан мэдээ бол 6 сард тий Польшийн Жэшу Ясенко гэдэг нисэх онгоцны буудлын дээр Жэшу гэдэг энэ нөгөө нэг яг энэ НАТОгийн орнуудын буюу одоо гаднаас тусламжийн цэрэг техник энэ Жэшүгөө дотор дамжиж Украин руу явдаг. За тэгээд энд нэлээд одоо хамгаалт сайтай хот гэсэн шүү дээ тий гэсэн үг шүү дээ. Тэгтэл энэ сонгоцны буудлын дээр ерөнхийлөгчийн амиг хорох тийм төлөвлөгөөтэй тагнуулын ажиллагааг Украины аюулгүй байдлын газар буюу Польшийн аюулгүй байдлын газар одоо зогсоосон байна. За энэ яасан гэвэл ямар хэрэг гарсан гэвэл Польшийн тэтгэврт гарсан цэргийн хүн гэдэг юм уу тий одоо нөгөө нэг зөвлөлт холбоод улсын үеийн одоо нэгсэндээ энэ хуучин зөвлөлт холбоод улсын үед чинь одоо зөвлөлт холбоод улсыг шүтдэг хүмүүс маш их байд юм байна. Бүх одоо хуучин зөвлөлт холбоод улсын одоо игнэнд байсан орнуудад зөвлөлт холбоод улсыг одоо хамгийн сайн байсан гэдэг үцэлтэй тэрэндээ үнэнч одоо яг л нөгөө Путинд хайртай Путинд дуурайдаг шүтдэг ийм хүмүүс одоо хаа газар айгүйх байд юм байна. За яг тэдний нэг тий хуучин зөвлөлт холбоод улсыг одоо шүтгэж тэгээд Оросын холбооны улсын тагнуулын байгууллагын одоо нөгөө нэг итгэхгүй тагнуулч гэж байд юм байна. Яагаад гэвэл одоо нөгөө нэг манайхан чи үгдээ унтж байгаа тагнуулал гэд яриад идэг итгэхгүй агентууд энэ төр гэд ярьдаг тий. Ерөөсөө нөгөө хэрэгтэй үеэ хүлээгээд байж идэг бүр зөвлөлт холбоод улсын үед одоо эсвэлсэн ийм тагнуулууд хаагүй байд юм. За тэгээ хэрэгэ гарахаар л гарч ирд юм байна л да. Тэр болтол ерөөс тагнуулан ч мэддэхгүй ингээл унтаагаараа байж л. За ийм хүн ерөөсөө бүрэн барьсны хам дараа тэр ерөөсөө бүрэн зэвсгэлсэн FPV дроноос эхлээд снайперийн бүрэн бүтэн одоо комплекс тэгээ төлөвлөгөө тэгээ гранат сум ерөөсөө бүх ингээд бүрэн зэвсэгдсэн хүнийг одоо Польшийн аюулгүй байдлын албартай хамдарч тэгээ энэ хэргийг одоо таслан зогсоосон. За энэ болохтон зэрэг
Энэ шууганаас болоод Оросын холбооны улсын одоо нөгөө нэг тагнуулын 5 дугаар албаны удирдагч генерал Сергей Беседа гэдэг хүнийг халах шалтгаан болсон гэж ярьж байгаа юм байна. Ягаад гэвэл энэ 5 дугаар алба гэдэг чинь одоо яг ийм асуудлуудыг хариуцдаг гэдэг тийм ээ. За тэгээд одоо юу гэдэг амжилтгүй болсон юм байна. Тэгээд энэ нь бол одоо хамгийн шуугаан дэгдээсэн. Тэрнээс биш түрүүнд нь болж исэн шүү дээ. Грекийн нөгөө ерөнхий сайдыг Одессад ирэхэд яг хажуу талд нь Зеленский хоёрыг уулзж байхад бууж унсан тохиолдол бий. Эднэр бол одоо ийм нөгөө ил хийсэн. Энэ болохоор бол яг жинхэнэ ерөөсөн том тийм тагнуулын ажиллагааг барьж авсан байна. За ингээд хэд хэдэн төрүүчийн юунуудыг халдлагуудыг илрүүлж ирсэн. Гэхдээ тэр нь бол энийг бодоход арай өөр хэлбэртэй байсан юм байна. За ингээд төрүүчийн 7 хоногт Гаагад НАТОгийн НАТОгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Зеленский Трамптай уулзсан ба. За энд гол нөгөө зорилго нь болохтой зэрэг яг нөгөө Трампс ингээд 3 дахь уулзч байгаа тийм. Эхнийх нь нөгөө нэг шууган дэгдээсэн уулзалт, дараагийнх нь нөгөө Папын юунд ёслолын ажиллагаанд. За тэр бол мэдээж энэ хэрэг шашны том ажиллагаа байсан учраас тэнд их удаан уулзч чадаагүй. За сая бол харин нэлээд чухал асуудлуудыг ярилцсан гэж үзэж байгаа юм байна. За нэгдүгürt нь ерөөсөө Трамп бол яг юу гэж хэлсэн л дээ тий нөгөө нэг энэ удаагийн Зеленскийтэй хийсэн уулзалт одоо миний бодсноос тий миний санснаас хамаагүй их сайхан өнгөрлөө. Надад нэг тийм ийдэг тий ийм нөгөө дайчин гэдэг юм уу тийм сэтгэл төрсөн. Тэгтээ одоо нөгөө нэг Орос руу одоо Путинтэй ярьж энийг одоо дуусгах боллоо гэж би хэлнэ. Буцаар ярина ч гэлөө юу гэлээ тэгж хэлсэн байна. Яг түрүүчийн аналитикүүд үзэж байгаагаар бол түрүүчийн хоёр уулзалтыг бодоход харьцангуйгаар арай жоохон зөөлөн уур амьсгалтай байсан гэж үзэж байгаа юм байна. За ингээд энд гол ярилцсан юмнууд нь бол ерөөсөө Зеленский чинь нөгөө нэг энгийн одоо энэ барилга байгууламжуудыг агаарын довтлохоноос хамгаалах Петрот гэд зэвсэг гуйсан. Гуйхтаа зүгээр гуйгаагүй худалдаж авах ийм санд гаргасан ба. Тэгээд Трамп яг нөгөө би манад ч гэсэн хэрэгтэй гэж тийм манад ч гэсэн хэрэгтэй гэхдээ би энэ талаар ярилцъя гэдгийгсэн. Тэгээ ямар ч байсан бол нэгийн яриа гараад л зүгээр зарим хүмүүс бол 5-ын яриа гараад л хэлээ. Гэхдээ одоохондоо яг батлагдсан юм алга. За яг Зеленскийгийн санал болгож байгаа юм нь ерөөсөө дараагийн тусламжийн багцыг Европын холбооны улс мөнгөний гаргана тий. Тэгээд бид нэр ерөөсө худалдаж авнаа. Тэгээ түрүүнд нь бол одоо бэлгэнд энэ төр авдаг ч юм уу тусламжинд авдаг байсан бол одоо тийм байхгүй гэсэн ийм юм хэлсэн юм байна. За хоёрт нь болохтой зэрэг анх удаага хоёр дахь нь ингэж байна. Анх удаага Зеленский нөгөө нэг Трампд яг одоо фронтын байдлыг үннээр нь харуулсан гэж ярьсан гэж юм тийм. Юу гэсэн гэвэл Трамп ч дээрээс нөгөө дандаа ингэж дамжигдаж мэдээн очдог тийм. Яг үнэн байдлаар нь яг фронт дээр юу болж байгаа, Оросууд хаана байгаа, Украинууд хаана байгаа, яг ямар байдалтай байна уу гэдгийг ер нь сонсоогүй байсан гэж шинжээшид үзэж байгаа. За энэ саяын уулзалтаар харин яг жинхэнэ ерөөсөн тэр нөгөө нэг Стамбулын хилцээний одоо үр дүн юу болсон, олзлогцдын тухай тэгээд яг фронт өнөөдрийн байдлаар ямар байгаа энэ талаар яг үнэн мэдээлэл авсан гэж үзэж байгаа юм. Яагаад гэвэл энэ нөгөө шинжээшид юу гэж хэлж байгааг гэвэл Трамп дандаа одоо нөгөө нэг юу гэдэг нь тий одоо зүгээр л одоо энгийн одоо интернетээр уншдаг ч гэдэг юм уу тий тагнуулч нар нь хаа мэдээ одоо юу гэдэг юм мэдгүй дүн шинжилгээ хийдэггүй ч юм уу. За энэ бол би сайн мэдэхгүй. Трамп дандаа нөгөө Оросыг фронт дээр их одоо давмгай байдалтай байгаа. Украинууд бол ерөөсөө дийлэх боломжгүй гэсэн ойлголттой байсан. Тэр одоо нөгөө нэг ойлголтыг саяын уулзалтаар жоохон ч гэсэн одоо эвдсэн гэж үзэж байгаа. За энэ тэгээд цаашаа нэлээд тодорхой гарч ирэх баг тий. За ингээд Трамп яваад өгсөн байгаа. Тэгээд мөн энэ уулзалтын үеэр Европын холбооны улсын
тэр нөгөө нэг 8 дахь багц хориг арга хэмжээ батлагдах байсан, өчигдөр батлагдах байсан. Уржигдөр одоо энэ уулзалт дуусаад өчигдөр батлагдах байсан. Гэвч нөгөө л Словак, Унгар хоёр улс хориг тавиад тий батлуулаагүй байгаа. Гэхдээ сая өнөөдрийн мэдээгээр Францын ерөнхийлөгч ямар ч байсан ерөнхийдөө ойрын хоногудад тий энэ батлагдана гэд хэлсэн байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэвэл одоо нөгөө нэг тэр одоо Унгар Серб гинэ Словак хоёрт одоо яаж яах юм бол та мэдгүй. Гэтэ тэргүй 17 багц хориг бол батлагдсан шүү дээ тийм. Тэгэхээр багц олгон дээр л энэ хоёр дандаа ингэж хориг тавьдаг л та. Уг нь бол тэгэл яаж хийж байгаа л батлагдсан л байд. Тэгэхээр энэ 18 дугаар багц нь бол батлагдах бах. Тэгээ сая тэр Франц, Япон, Канада өөр хэд хэдэн орнууд бас нэг багц бас нэг ийм хориг арга хэмжээ авах тэр тохирлоо гэд өнөөдөр ярьчих шиг болно лээ. Би зүгээр сайн нөгөө яг орчуулж амжсангүй зүгээр хальт уншаад л өнгөрчлөө. За энэ ямар очиртай багц гэвэл нөгөө гол төлөв нефтийн одоо зөөж өгдөг нөгөө сүүдрийн юунуудад хөлөг онгоцнууд компаниудад хориг тавихаас гадна банкны хориг тавих гэдэг юм шиг байна лээ. Тэгээ тэр энэ 18 дугаар хориг нь яг ингээд нөгөө батлагдаад гараад ирэхээр л одоо хэлэхгүй болвол тий би одоохондоо хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан баталж чадаагүй. Гэхдээ өнөөдрийн мэдээгээр бол батлах найдвар бол байгаа юм байна. Нэг дэх асуудал. За хоёр дахь асуудал нь хин чин Украин чинь нөгөө Европын холбооны улсад эсэх нэг одоо нөгөө нэг шат дамжлага нь дуусаад одоо яг ингээд нөгөө хилцээ эхлэх гэжсэн. Тэгээд тэрэн дээр нь Унгарын ерөнхий сайд Орбан бас хориг тавьчаад байж байгаа. Тэгэхээр нэгэсэндээ Европын холбоонд эсхийн тулд ингээд маш их олон даалгавар өгд юм байна л та. Одоо Украины улсад гэхэд жишээлбэл маш их олон хууль өөрчлөлт юм байна. Тэгээ нэгэсэндээ Украины одоо хуучин социализмын үеийн байсан гэдэг юм уу тий хуучин хуулиудыг Европын стандартад нийцүүлж өөрчилд юм байна. Маш олон стандартуудыг өөрчилд юм байна. Тэгээ маш олон одоо нөгөө шинжилэлүүдийг хийд юм байна, реформууд хийд юм байна. Тэгэхээр энэ тэр сая нөгөө нэг Европын комиссийн тэргүүн болохтан зэрэг ямар ч байсан Украин одоо нөгөө даалгавар өгснөөс ихэнхийн биелүүлээд одоо нэг хэсэг реформ буюу шинжилэлүүд цаашаагаа одоо явж байгаа. Тийм учраас бидний өгсөн даалгаврыг биелүүлсэн одоо бидний хийх ажил хөдлөе гэсэн ийм ярилцлага өгсөн ба. Тэгэхээр юу гэсэн үг гэвэл энэ Украины одоо дараагийн тэр Европын холбоонд эсэх шат нь бол дараагийнхаа тэр юу руу бол орхол юм шиг байна. Яг бол өнөөдөр тэр нөгөө юуны Украины засгийн газар Европын зөвлөл төр ч одоо тэр охин чин Орбан ч хориг тавьчихад байгаа. Тэгээд Европын холбоонд эсэх тухай яриа хэлцэг эхлүүлнэ гэж найдаж байна. Тэгээ бид нэгдөө орох үйл явцын 1-р кластрын нээлтийг тэгсэн ядан хүлээж байна. Тэгээ энэ нь бол одоо батлагдахад бэлэн болцсон гэдэг гэж. За тэгэхээр тэр Европын холбооны хууль дүрмээр 1-р кластер гэдэг нь одоо яг юу юм бүү мэд. Ямар ч байсан Европын холбоонд эсэх эхний шат нь одоо ингээд илснэ. Ер нь бэлэн болж байна гэдэг Украины Евроатлантын интеграцийн асуудал ерхий сайдын орлогч Ольга Стефаниш ингээд эмэгтэй өнөөдөр бичсэн байна лээ. Тэгэхээр энэ асуудал бол ингээд нэг Орбан Фица хоёроос нэг яаж хийж яагаад нэг зайлж майлээд ч гэдэг юм эсвэл мөнгө төгрөг өгч яагаад асуудал шийдэгдэж магадгүй юм шиг байна. За бас нэг энэ улс төрийн хувьд айгүй том чухал үйл явдал болсон юу гэвэл саяын яг энэ үеэр Зеленский Оросын эсрэг тусгай шүүх байгуулах гэрээнд одоо гар үсэх зурсан. За энэ мэдээж өнөөдөр Оросууд мэдээлэл хийгээд эхэлсэн байгаа тий. Энэ тусгай шүүх гэж юу юу вэ энэ дээрээгээд. За энэ дээр нийтдээ 46 орон оролцсон юм байна лээ. Тэгээд бас л нөгөө л Унгар тэгэл Гүрж, Серб энэ гэл тэр улсууд нь татгалзсан. Гэхдээ нөгөө олонхын саналаар 40 орон зөвшөөрөөд ингээд Европын холбооны улс сая Европын холбооны болон бусад орнууд тусгай шүүх Оросын эсрэг тусгай шүүх байгуулах юм гэрээнд өчигдөр гар үсэх зурсан ба. За энэ нөгөө нэг төрөмгөлийн
тусгай шүүхийн 4 үндсэн заалтууд гэж юм байд юм бэ. Энэ нь ямар заалтууд байдгийг гэвэл нэгдүгээрт нь одоо дархлаагүй гэсэн заалт байд юм. Юу гэсэн үг вэ? Төрөмгөлөгч улсын одоогийн тэргүүнүүд ч гэсэн одоо хариуцлагаас зайлсхийх боломжгүй. Шүүхийн прокурор яллах дүгнэлтийг олон нийтэд танилцуулж шүүгчд өгөх боломжтой болно гэж байна. Тэгэхээр нэгсэндээ ганцхан одоо энэ дайны гэмт хэрэгтэн одоо юу гэдэг нь Путин биш. Ерөөсөө энэ дайнтай холбоотой бүх хүмүүс ингээд одоо ямар ч дархлаагүйгээр тий ерөнхийлөгч нь ерөнхий сайд нь хамаагүйгээр ингээд энд юу яадаг оролцдог ийм нэг ийм дүрм заалт байт юм байна. Хоёрт нь олон улсын харьяалал гэж нэг заалт байт юм. Тэрний үгс үг шүүх бол дэлхийн нэрийн өмнөөс олон улсын хуулийн хэлээр ярих бие даасан байгууллага юм аа. Төрөмгөлийн гэмт хэргийг тодорхой заасан байдаг. Тэгээд үүний үндсэн Нүүбийн ерөнхий ассамблеийн 33.14 тоо тогтоолын төрөмгийн дайны шалгуураар нэмэгдүүс. Ямар би энийг сайн орчуулж мэдэхгүй байна. Би сая шууд харах гэсэн чинь буруу орчуулдаг шиг байна. Энэ нөгөө нэг юу гэсэн үг лээ? Ерөөсөө одоо юу гэдэг нь тий олон улсын хууль дүрмийн дагуу энэ нь одоо эднэрт хариуцлага хүлээлгэх ийм одоо ийм юу байд юм заалт нь. Дараагийнх нь болохдоо зэрэг олон улсын нөгөө нэг шүүх байдаг шүү дээ тий нэг түрүүчийн нөгөө нэг Путин баривчлах шүүх мөх гэдэг үг лээ тий. Тэрнтэй чинь олон улсын одоо ийм шүүхнүүдтэй хамтарч ажилладаг юм байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зэрэгцэн явагдаж болох бөгөөд яллагдагчийг олон улсын тусгай энэ хэргийн одоо тусгай шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шүүх хуралдааны төр зогсоно гэнэ. Юу гэнэ энэ мэдхгүй би одоо энийг та нар өөрсдөө сайн нөгөө хуулийн юугаар нь ингээд би шууд орчуулах гэсэн чинь чадахгүй байна. Тэгээд эзэнгүй шүүх хурал хийж болдог гинэ. Энэ юу гэсэн үг гээл яллагдагчийг байлцуулахгүйгээр ял авах боломжийг олгодог гинэ. За ийм актер юм байд юм биш үү? Яагаад гэвэл ерөөсөө дайн дуусны дараа ч гэсэн энэ нөгөө дайны гэмт хэрэгтнүүдийг л одоо олон улсын хууль дүрмийн дагуу ингээд нөгөө шүүгүүч одоо ял оноох ийм актер юмд гар үсгэж зурсан байна. За ийм нэг юм болсон. За энийг хүмүүс олгохтон зэрэг харин энэ айгүй их чухал юм боллоо гэд яриад юм лээ. Гэхдээ энэ нөгөө яг шүүхийнх нь хиллэг мэллэгээр тийм мэрэгжлийн хүмүүс яг тайлбарлахын дараа та нар ямар нэгэн өрөөнд те асууж ярилцаа. За ингээд би ч нэг яг мэрэгжлийн орчуулагч хүн биш болохоор яг ийм шүүх мөхийтэй холбоотой юмд орчуулж чаддгүй юм үнэн гэлээ. За ингээд энэ дээр тэр нөгөө Европын комиссийн ерөнхийлөгчийн хэлсэн үг байгаа. Орос улс нэгдсэн үндэсний байгууллагын дүрмийг зөрчин Украины хэлээр одоо өөрийнхөө танкуудыг нэвтрүүлэхээр шийдсэн нь л одоо хамгийн ноцтой зөрчлүүдийн нэг болох төрөмгөлийн гэмт хэрэг одоо төрөмгөлсөн гэмт хэрэг үйлдсэн. Тэгэхээр шудраг ёс гэдэг юм байх ёстой. Тэр шудраг ёс ирж байна. Бид одоо тусгай шүүх байгуулах эрхцэн үндсийн тавьсан нөхөн төлбөргүйгээр шудраг ёс гэж байхгүй. Заавалжгүй шудраг ёс гэдэг юм байх ёстой. За би энийг юутай холбож тайлбарлаж ийнэ гэвэл энэ одоо ийм олон улсын тусгай шүүх гэдэг юм хизээч одоо байдгүй ч байсан юм уу? Эсвэл энийг мөрддөгчгүй байсан юм уу? Одоо энэ нөгөө Европын сүүлийн үеийн лидерүүд нь ингэж яриад байгаа байхгүй юу? Анх Чечений дайн болоход тэгээ 2 удаагийн Чечений дайн болоход эсвэл Оросуудыг гүрж рүү дайрахад эсвэл Оросуудыг одоо Чечен лөө 2 удаа дайрахад гүрж рүү дайрахад эсвэл Молдавын Приднестрийг авахд ч гэдэг юм эсвэл Украины 14 онд Украин руу дайрахад тухайн үед нь ийм одоо тусгай шүүх байгууллага байгаад тухайн үед нь тэднийг хэргийг хүлээлгээд шийтгэжсэн бол дараагийн одоо үйл явдлууд гарахгүй байсан гэдэг үүднээс тий одоо ерөөсөө энэ шудраг юм байх ёстой. Заавалжгүй эднэр өөрийнхөө хийсэн гэмт хэргийг одоо хариуцлага хүлээх ёстой. Тэгэх юм бол дараагийнх нь гарахгүй гэдэг ийм байдлаар тайлбарлсан байна лээ. За тэгээд энэ одоо Орос улс бол ерөөсөө хамгийн түрүүнд тий энэ хариуцлагыг хүлээх ёстой. Тэгээд бид ч гэсэн одоо үүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Яагаад гэвэл түрүүнд нь ерөөсөө ийм хийж хийсэнгүй. Тэгээ ингээд энэ Европын холбооны оролцоотойгоор одоо энэ дайнаас гарсан хохирол тэгэл бүх юмнуудыг одоо шалгаж дайны дараа одоо төлөвлөх арга хэмжээ авна гэсэн ийм юм болсон ба. За энэ бол ерөнхийдөө их сайн одоо асуудал боллоо гэж үзэж байгаа юм байна.
За чухам цаашаа хэрэгжих бодол бид нар мэдэхгүй шүү дээ яаж хэрэгжих юм. За дараа нь энд Украины жанар штабын тэргүүн Сирскийн ярилцлага гарсан. За энэ нь одоо ингээд нөгөө фронт руу орох гэж байна тий. Энэ юу ярьж байгааг бол би энэ дан болж игэл энэ яриан дээр нөгөө Украины шинжилгүүдийн тухай ярих айгуу дуртай байдаг тий. Украины шинжилгүүд энэ Европын холбоонд хэсэгтэй холбоотойгоор маш олон шинжилгүүд ерөөсөө ингээд дараалаад явж байгаа. Ер нь бол одоо ийм амар дайнтай, ийм амар галын бүсэд тэ өдөр шөнөгүй унтахгүй байгаа ч гэлээ гэсэн шинжилгүүд нь ингээ явагдсаар байгаа. Тэгэхээр энэ Украины зэвсэгт хүчний шинжилэл хийгдсээр байна. Одоо энэ Сирский тэгж хэлсэн. Тэгээд 25 оны эцэхэд энэ корпусын зохион байгуулалтын бүтцэд шилжих одоо үндсэн үе шатыг дуусгана гэж хэлсэн. За яг зөв Украины өөрийнх нь цэргийн хүмүүс бол нэг их тийм сайн мэдэхгүй байлээ те. Ер нь ч нөгөө цоошин одоо зохион байгуулалтанд орж байгаа учраас үр дүн нь ямар байхыг ингээд харцгаая л гэж хэлээ те. Тэгэхээр энэ байлдааны ангиуд одоо шинэ армийн корпусуудад айржмаар одоо захирагдаж эхэлсэн. Инсрийн системээр орж ирсэн. За тэгээд шилжснээр одоо сөрөг тогтолцоо хийх боломжууд бүрдэж эхэллээ гэд. Тэгээд түрүүчийн ярилцлаган дээр би хэлсэн байгаа тийм 2 3 корпус бүр ингээд ажиллаа эхэлсэн байсан. За ингээд одоо эхний энэ корпусын зохион байгуулалтанд орсон одоо анги нэгтгэлүүд байр сууриа эзлээд хамгаалтын системүүдээ хийгдэж байгаа. Тэгээд энэ нь бол ерөөсөө дараагийн дайсны болзошгүй дайралтуудаас одоо өрсөлдсөн сэргийлэх арга хэмжээ болно гэж ингэж хэлсэн. За энэ одоо энэ корпусын систем гэдэг юм ажиллаж эхэлж байгаа юм байна. За ингээд одоо би маш хурдан нөгөө нэг фронтыг хилээд яриад өгөө тий. За би нөгөө карта гаргаад ирье. За картан дээр 2 Украин сая нөгөө нэг манайхан бас нэг жоохон шуугаад исэн тий. Украин сөрөг тоглохоо эхэлсэн гинэ гээд. Тэгэхээр 2 газар сөрөг тоглохоо эхэлсэн баа. Сөрөг тоглохоог бишээ тоглохоо гэж болохгүй байлээ шүү. Энэ зүгээр сөрөг давшилт гэж хэлдэм байлээ. За нэгдүгээрт нь мэдээж хэрэг нөгөө сүм тий. Сүм мужруу Оросууд чинь тэр нөгөө Юнаивка гэдэг хүртэл тулаад ороод ирсэн байсан. Би энэ дээр юу яасан штэ. Түрүү чи 2-7 хоногийн өмнө тэр цэргийн хүмүүс тэгээд исэн штэ тий. Сүм бол ерөөсөө нөгөө нэг юу гээд саатуулах, саармагжуулах, Оросуудын саармагжуулах товтлогоо тэгтэл 50,000 хүнтэй ийм товтлогоо сүм рүү орж ирсэн гэж тэр Сирский хэлж илээ. Тэгээд энэ бол яг нөгөө нэг өнгөрсөн жилийн 5 сарын Харьковын Волчанскээр орж ирсэн шиг ийм гинтийн одоо товтлогоо болсон. Оросын товтлогоо болсон. Тэгээд маш олончгүй дээ 10 гаруй тийм нөгөө хот суур тосгонуудыг бүгдийг эзэлж одоо цөмөрч орж ирсэн. Тэгээд би түрүүчийн нэг яриан дээр хэлжсэн шүү дээ хамгийн цаад зах бол Юнакивка гэд. Тэрнээс цаашаа нөгөө нэг ой модтой ийм хэцүү одоо хамгаалт тэрнээс цаашаа баг явахгүй болов гэсэн баг л өмнө болсон тий. Тэгээд сая Украин сөрөг давшилт хийгээд тэр Андреевка гэдэг жижигхэн тосгоныг чөлөөлөөд нөгөө талаас нь харин Оросын өөрийнх нь талаас тэр Тёткин гэдэг талаас бас нэг нөгөө талаас нь 2 талаас нь Оросын өөрийнх нь нутгаас Украинууд жижигхэн ийм одоо сөрөг давшилт хийгээд тэгээд өнөөдөр Сирский одоо энэ Оросын сүм мужруу давшсан давшилтыг бол одоо зогсоож чадлаа. Тэгээ докторжууллаа гэсэн ийм мэдээлэл өгсөн байна. За тэгээд эндээс одоо ерөнхийдөө нэг цэвэрлэгээ хийгдэх гэдэг юм уу тий. Одоо цэвэрлэгээ хийгдэж эхэлж байгаа юм. Тэгээд эндээс Оросууд өөрсдөө бас зарим хэсгийг тэр нөгөө Донбассын чиглэл рүү татцсан юм байна. Тэгээд энэ бол одоо ингээд нэг ийм Оросуудын давталгаа байхгүй Украинууд наанаас нь цэвэрлэгээ хийгээд байж байгаа юм байна. Гэхдээ бүр одоо чөлөөлөө цэвэрлээд сайхан болсон үгүй. Яагаад гэвэл өнөөдөр мэдээ гарсан. Хойд Өмнөд Солонгосын тагнуулын газраас Хойд Солонгосоос дахиад 11,000 Хойд Солонгосын цэргүүд бэлтгэгдснээс 6,000 нь бараг элит цэргүүд орж ирэх гэж байна гэж мэдгдсэн байгаа. За эднэр бол бас энэ нөгөө Курск муж руу орж ирэх энэ сүмийн чиглэл рүү орж ирэх одоо магадлал айгүй өндөртэй юм байна. Тийм болохоор яг өнөөдрийн хувьд энэ одоо давталгоо Украины сөрөг юуны давшилтын одоо үр дүнд ингээд нам зогссон гэсэн. За зогслоо гэж байна. Дараагийнх нь бол тэр нөгөө нэг Лиман чиглэлд Украинууд бас давшилт юу гэдгүүлээ сөрөг давшилт хийсэн гэдэг жилээ. За нэг юм болсон байна. За нөгөө талдаа их сонин юм болоод байгаа гэвэл
өнөөдөр Оросын нөгөө гүнээс маш их зэвсэг техникнүүд одоо Украин руу очигдож байна гэсэн мэдээ гарсан. Энэ нь юутай холбоотой гэвэл одоо энэ нөгөө Оросын зуны одоо Запорожийн довтлогоо эхлэх гэж байна. Запорож Херсоны чиглэлийн довтлогоо эхлэх гэж байна гэсэн шууг ангарч эхэлсэн. Тэгтээ мэдэхгүй цаашаагаа юу болох юм байгаа юм. Харин Украинууд энэ чиглэлд сая хэд хэдэн ийм сонин юунууд Запорожийн чиглэлд одоо логистикийн гол төмөр зам зангилаа байд юм бэ. За тэгээд одоо тэр Токмак гэд хотын яг одоо Запорожийн мужийн Токмак гэд хот эзлэгдсэн. Тэр Токмакийг одоо дайрсан одоо Украины нөгөө нэг гол төмөр зам байдаг байсан. Тэгээд тэнд сая Украинууд 2 удаа түлш ачиж авсан юуны галтарны цуваг устгасан байна. Нэг нь одоо 40 вагон түлштэй ийм түлш шатсан байгаа нэг цуваанаас нь тэгээ энэ 4 хоногийн дотор одоо 2 тийм том түлш шатсан цуваг устгасан. За ингээд энэ нөгөө нэг яхав Оросын тал бол өөрсдөө энэ хуурай замаараа одоо бид нэр ингээд чөлөөтөө түлшмөлсөө үж जैन тэг гэл ингээд яриад инлээ. За Украинууд болохтон зэрэг энэ Токмакаас юуны Украины өөрийнх нь фронтын шугам хүртэл 2814 км байд юм байна. Одоо нөгөө зайн. Тэгэхээр зүгээр энэ дундуур логистикийг таслах үйл ажиллагаа явагдаж байгаа байж магадгүй гэж ярьж байна. За тэгээд ерөнхийдөө бол энэ гүнд төр эзлэгдсэн байгаа газруудын гүнд болж байгаа энэ диверсант ажлуудад дандаа энэ нөгөө Украины тусгайгийнхнаас гадна партизанууд айгүйх тус болдог. Тэгэхээр хүмүүс одоо нөгөө нэг юм андуураад идэг те эзлэгдээл Оросын хүн болчих юм шиг үгүй. Эзлэгдсэн төр эзлэгдсэн хотуудад Украины иргэд байгаа. Тэд нар бол одоо ерөөсөө дандаа партизаны ажиллагаа хийж одоо өөрийнхөө Украины тусгайгийнханд тус болж байгаа. Тэгэхээр саяын энэ 2 цуваа одоо юу дэлбэлэх энэ ажиллагаанд тэр Украины одоо нутгийн иргэд тус болсон гэж үзэж байгаа юм байна. За ингээд сая юуны ерөнхийдөө Украины энэ 7 хоногт гол төлөв дандаа нөгөө нэг гүнд цохилдуулд өгсөн штабын байр одоо ялангуяа тэр Курск чиглэл тэр Сүм чиглэлд бол ерөөсөө маш их том цохилдуулд болж байгаа юм байлээ. Тэгээд энэ нөгөө нэг Брянск гэхэд одоо том сая нефт базыг өнөөдөр дэлбэлсэн байгаа харагдана лээ. Тэгэхээр яг энэ нөгөө украинчууд бол тэртээ дэргүү одоо өнөөдөр тэр Сирскийн хэлж байгаагаар Покровск Донбасс чиглэлд гэхэд 110 мянган амьд хүч орж ирсэн гэж мэдэгдчихлээ. Тэгэхээр украинчуудын одоо нөгөө нэг тактик нь эдгээр бол тэртээ дэргүү хүнээрээ дийлэхгүй тийм болохоор ерөөсөө логистикийн устгах ийм ажиллагаанд орж байна гэж үзэж байгаа юм байна. За мэдээж хэрэг хамгийн хүнд юу бол нөгөө л Донбасс чиглэл хэвээрээ байгаа. Нөгөө л Покровскийг эзлэх гэсэн ажиллагаа бол явагдаж байгаа. Ер нь нөгөө майжин гихчээр Оросууд бол тэрлүү харин майжаад ингээд явсаар бод бараг фронт тэгшлэгт өгсөн. Зүгээр яг зурган дээр харагдаж байгаа нь ингээд ийм хачин сонин ингээд бүслэгдсэн юмсэг харагдаад байдаг. Гэхдээ өнөөдөр энэ юуны цэргийн шинжээч нь болохоор үнэн энэ дээр юм бол яг зурган дээр л тэгж харагдаж байгаа болохоос биш. Тэнд бол Украинууд байхгүй гэж ярьж илээ мэдгүй бид тэрийг яг цэргийн хүмүүс өөрсдөө судална биз. Гэхдээ Покровск бол эзлийгүй байгаа. Тэгээд нөгөө л ярьдаг. Нөгөө л юм Константиновка, Покровск энэ гэл нөгөө л хотуудаа эзлэх гээл жижигээр явж байна. За яг тэр нөгөө нэг Украины өөрийнх нь шинжээчид юу гэж үзэж гэнэ үгүй энэ Донбасс чиглэл чи ерөөсө тэр чигээр Украины уур хаанууд байд юм бэ? Одоо жишээлбэл тэр удаачныгээд эзлэгдээгүй байгаа тэр лөө одоо Оросууд чинь эзлэхээ яваад байгаа юм байна. Тэр эзлэхэд яваад байгаа газар гэтэл одоо маш том Украины уур хай байд юм. Тэ. Тэгэхээр Оросуудын нэг одоо зорилго бол Украиныг одоо эдийн засгийн хувьд унгаах юм бодлоготой байж магадгүй. Яагаад гэвэл уур хаануудыг одоо юу эзэлж сүт яг л нөгөө нэг Азов сталийг сүтгдэг шиг л тийм бас л тэр нөгөө нэг Пшаны гэдэг нэг Донбассын амар том уурхайг дэлбэлээд устгацсан шүү дээ эднэр чинь. Тэгэхээр том одоо ийм
Азовсталь шиг тийм том үйлдвэрүүд уурхайнуудыг одоо устгах гэдэг ч юм бол нэгсэндээ юуны Украины эдийн засгийг одоо хүнд байдалд оруулах ийм зорилготой ийм давшилтууд хийж байгаа. Тэрнээс биш нэг учиргүй одоо бүр ингээл бүр амар том газар эзлэх одоо яг өнөөдрийн байдлаар бол боломжгүй байгаа юм байна. За тэгтээ одоо ингээд нэмэгдэл хүч орж ирнэ гэж ярьж байна. За ингээд фронт бол нэг иймэрхүү байна. Нэг их тийм бас нөгөө яг л түрүү чи миний 7 хоног гэлдэг шиг нөгөө Покровскийн эзэлсэн үгүй. За Константиновкагийн эзэлсэн үгүй тий. Гэхдээ баг багаар ингээд энэ Донбасс чиглэлээр явж байгаа юм байна. За нэг юм боллоо. Дараа нь энэ тусламжууд явдгаараа энэ нөгөө нэг 7 хоногт Украины дандаа гүний цохилтууд ямар цохилтууд болсон гэвэл Оросын цэрэг ажилтнуудын зохицлбарын гол байгууламж болох тэр Таганрог дахь байлдааны нисгчгүй онгоц, удирдлагын систем, электрон дайн тий нөгөө нэг дрон үйлдвэрлэдэг ийм Атлант Аэро гэдэг үйлдвэрт Украинууд зохилт өгсөн. За тэр бас нөгөө Азов продукт гэдэг бас тэр боловсруулах үйлдвэрт дэлбэрэлт болсон гэдэгжсэн. Тэгээд нөгөө Саратовын Энгельсийн эцэг хонгоцны буудалд бас нэг 2 удаа дэлбэрэлт болсон ба. За энэ өөр янз бүрийн тэр Казан, Мазан гэх ингээл тэндийн хотуудад дэлбэрэлт тэр Москва мужид хүртэл дэлбэрэлт болсон ба. Гэхдээ мэдээж яг чухам яг юуны чиглэлтэй гол төлөв ийм нөгөө дрон үйлдвэрлэдэг үйлдвэрүүдэд чиглэсэн юунууд болж байгаа шиг байна лээ. Цохилтууд болж байгаа шиг байлээ. За тэр харин сая айгүй их нэг актер том юу болсон гэвэл Украины тагнуулын газрынхан Кремийн нөгөө нэг C400 гэдэг юуны агаарын давталгаанаас хамгаалах том нөгөө комплексны устгал юу дроны цохилт хийж устгасан ба. Тэр комплекс гэхээр ерөөсөө радар тэгэл нөгөө нэг тагнуулын тэр нэг юм сонин эргээд идэг юм бүх юмнуудаа одоо нүдэн хүртэл гэсэн баг шүү тэр нэг пуужин барьдаг. Тэгээд нөгөө нэг пуужингаа хөөрөгдөг доод талын суур муур ингээд бүгдийг ингээд комплексоор нь устгасан юм тусгай ажиллагаа болсон байгаа. Ийм тусгай ажиллагаа лав 2 дахь 3 дахь удаага явагдаж байгаа. Энэ болохоор дандаа Украины цэргийн тагнуулын газрынхан хийдэг. За ийм нэг юм боллоо. За ингээд Украины энэ саяын нөгөө нэг Гаагад болсон юутай холбоотой хэд хэдэн одоо тусламжийн ажиллагаанууд болсон. Гэхдээ түрүүчийн нөгөө нэг намайг ярьдаг байхад Украины тусламжууд чинь дандаа нэг тэдэнд танк өглөө, тийм өглөө, ийм өглөө гэдэг байсан тий. Одоо тусламж шал өөр болсон, өөр хувилбартай болсон ба. За яг нөгөө нэг Нариогийн засгийн газар гэхтэл одоо Украинд дахь наас самс агаарын тоталгооноос хамгаалах систем зориулан тэнгисийн цэргийн нисгчгүй онгоц зенитийн пуужингийн бүтээн байгуулалт үйлдвэрлэлийг санхүүжүүлнэ гэж байна. Тэгэхээр нөгөө тусламжид одоо бүр нөгөө шал өөрөөр Украины үйлдвэрлэлийг өөрийнх нь цэргийн үйлдвэрүүдийг тэтгэх ийм санхүүжилт өгдөг юм уу? Эсвэл одоо тэгээд жишээлбэл энэ Норвеги Украины батлан амлах яамтай хамтран Украины хэрэгцээнд зориулан универсал тэнгисийн цэргийн нисгчгүй онгоц бүтээж байгаагаа зарласан гэх хамтарч одоо нэг үйлдвэрлэл хийж байгаа гэсэн. Дараа нь одоо Украин их Британий хамтарсан үйлдвэрлэлийн шинэ мега төсөл хэлсэн. Энэ төслийн хүрээнд 3 жилийн хугацаанд Их Британд үйлдвэрлэх Украины дронуудыг тэгээ худалдан авах санхүүжилтийг Их Британд хийн. Өөрөөр хэлбэл Их Британь санхүүжүүлээд тэнд нь үйлдвэрлээд тэгээд эхний удаадаа Украинд нийлүүлээд 8 дууссаны дараа юуны Их Британий одоо юуны цэргийн дроноор хангах, армийг дроноор хангах ийм төсөл эхлүүлсэн ба. Тэгэхээр энэ нэг өсөндөө Британтай хамтарч одоо орчин үеийн дронуудыг их хэмжээгээр үйлдвэрлэнэ. Тэгээд энэ дэвшилтэт технологиудыг боловсруулна гэсэн ийм одоо төсөл шинээр эхлээд юуны Украины батлан амлах яамны тэргүүн одоо юу гар үсэг зурсан. За ингээд Нидерланд улс гэхэд одоо Украинд нийт 175 сая еврогийн шинэ багц илгээж байгаа тийм. Тэгээд энэ дээр болохоор харин 100 ширхэг дрон илрүүлдэг радар, тэгээ 20 ширхэг эмнэлэг зориулсан тээврийн хэрэгсэл тэгээд нөгөө 80 сая евро нь болохоор тэр нэг олон улсын дроны холбоонд буюу одоо тэр Европын холбоонуудын нийлсэн дроны зөвлөл гэдэг юмд дэмжлэг үзүүлсэн ч гэдэг юм. За ингээд Их Британи гэхэд 350 ширхэг орчин үеийн тэр Асрам гэсэн байхаа зенитийн пуужин
Украинд одоо өөрсдөө худалдаж авч нийлүүлнэ. Тэгтээ мөнгөний нөгөө Оросын битүүмжсэн хөрөнгөөс 70 сая фунт стерлингээр санхүүжүүлнэ гэж байна. Тэгэхээр Их Британи одоо анх удаага Оросын битүүмжсэн хөрөнгөөс ийм мөнгө гаргасан гэсэн үг. За ингээд Украин Дани улстай алсын тусгалын нисгчгүй онгоц пуужингийн хамтарсан үйлдвэрлэлийг эхлүүлэхээр болсон байна. За ингээд Дани Украины энэ одоо үйлдвэрлэхэд дронуудыг үйлдвэрлэхэд зориулж 126 тэрбум евро хуваарлна гэдэг. Тэгэхээр энэ нөгөө миний түрүүчийн яриаг сонсч ирсэн хүмүүс бол ингээд түрүүн бид нарыг ярьж байхад дандаа тийм танк өглөө, ийм юу өглөө гэдэг байсан бол одоо нөгөө тусламжууд дандаа ийм үйлдвэрлэл рүү хөрөнгө хамтран ажиллах юм уу эсвэл хөрөнгө оруулалт хийж байгаа ийм чиглэл рүү орсон. Энэ бол надад аюу тийм одоо дэвшилттэй гэмээр юм уу да тэгэж санагдсан. За энэ дараагийн юу энэ гэж байна. Мэдээ. За өөр чинь юу гэж хэлье гэж бодлаа. Өөр чинь мартсан юмнууд байна уу? За ямар ч байсан ингээд энэ 7 хоногийн яг ингээд онцолсон юмнууд нь бол би хэлээд өгчлөө. Тэгээд өөр та нарт сонсоод өмнө худлаач гэдэг юм уу те иймэрхүү юмнууд байвал хэлээрээ. Зөвхөн өнөөдрийн тэр юуны Оросын нөгөө нэг юунуудын юу гэдэг лээ. Сурвалжлагч нарын мэдээлэлээр бол тэр сүм хавьд бол ер нь нэлээд хэцүү болж байна гэдэг өөрсдөө бичсэн байлээ. Тэгэхээр тэр хавь бол ингэсгээд нэг гайгүй болох юм болоо да. Нэгсэндээ аль энэ зуны одоо юуны өнөөдөр бүр ингээд юунууд гараад ирсэн билээ. Оросууд ерөөсөн маш хэмжээний зэвсэг техник одоо гүнээсээ бүр резервээ татчих байна. Тэгээд одоо хойд Солонгосоос хэмжээний цэрэг авчрах гэж хэлээ. Тэгээд одоо ямар юм хэлэх гэж байгаа юм бүү мэд. За ийм юмнууд ярьчлаа. За тэгээд та нарт өөрсдөө асуух юм бэ. За баярлалаа. Юу нөгөө нэг Америкийн нэгдсэн улсын Сенат нөгөө Орос дээр нэг санкц тавих гэдэг нь юу боллоо. Нөгөө Оростой одоо ямар нэгэн тийм нефть энэ тэр Оросд орлого болох нөгөө юг одоо 20-та юг хийсэн улсуудад нөгөө хэдэн зуун хувь юу тогтооно гэд одоо галийн юу лээ татвар үлээ. Нэг тийм яриа байсан. Тэр нь тэр юу болж байна? Өнөөдөр маргааш тхингийн линк инлээ гэж тэгээд хэлээ. Гэтэ нөгөө нэг хэний чинь Трампын чинь нөгөө Путинд өгсөн 2-7 хоногийн хугацаа нь одоо ингээд энэ 7 хоногт дуусах юм гинэ. Тэгээд тэрийг харж байгаа гэсэн шүү дээ. Одоо нөгөө хин чинь Трамп чинь байж байгаа л 2-7 хоног гэлдэгдэг шүү дээ. Тэгээд 2-7 хоног хүлээж ингээл тэгдэг шүү дээ. Тэгээд энэ одоо энэ өнөөдөр чинь 5 өдөр болчихж байгаа юм тий. Тэгэхээр хагас садар хотлолох. Энэ 2 хоногийн хугацаанд л гээд байгаа. Тэрэг нэг юу л хүлээгээд байгаа юм шиг байл шүү дээ. Европын холбооны тэр 8 дугаар багц хориг гээ тий. Тэгээд Европын холбооны улс тэрийнхэн баталчих юм бол нөгөө Европын холбооныхын чи өөрсдөө одоо Америкт шахалт үзүүлнэ гэж би ойлгосон. Тэгэхээр тэр өнөөдөр уг нь батлагдах байсан байхгүй юу? Зөв зөв. Ингээд өнгөр юу хоёр чи ингээд хориг тавьчихсан. Тэгээ тэрнээс болоод яг нөгөө нэг Трамп чи хэлдэг үг нь та нар өөрсдөө юу ч хийхгүй байх гэдэг шүү дээ. Тэгэхээр бодоход би ойлгохдоо ингээд мэдээнүүдийг ингээд нэгдээд ингээд харахтаа зэрэг юу яг тэр чиглэлийг авахгүй энэ багц чинь Европ холбооны багц чинь одоо яг тэр нөгөө сүүдрийн хөлөг онгоцонд хөлөг юу бишээ сүүдрийн одоо тэр нефть компани буюу нефть юу яаж байгаа зөөж байгаа тэр танкернуудад хориг тавих нөгөөх нь нөгөө нэг нефтийн үнийг доош нь буулгах тэгээд банк үлдсэн нөгөө банкнуудын одоо банкны энэ дайн санхүүж байгаа компаниудын банкны гүйлгийг хаах ийм юмнууд яригадаад байгаа. Энэ бол нэлээд одоо хурц юм шиг байл. Тэгэхээр хэрвээ Европын холбоо энийг баталчих юм бол цаашаагаа одоо нөгөө Америкт бид нэр баталсан гэж хэлэх одоо юу тал болчиход байгаа юм бол гэж ойлгосон шүү дээ. Гэхдээ би буруу ч ойлгосон байж магадгүй. Зүгээр яг уншсан юмнуудыг ингээ хооронд нь харьцуулаад харахаар тэгж л харагдаад байлээ. Уг нь яагаад гэвэл тэр нөгөө нэг Гагийн НАТОгийн уулзалтан дээр чинь яг яасан шүү дээ. Яг тэрний дараагийн өдөр нь батлах байсан байхгүй юу? Тэгээд өчигдөр орой батлах байсан чинь батлагдаагүй. Тэгээ сая Франц болохоор нөгөө батлна гээл тэгээд илээ. Сая дөнгөсөө үгсэн чинь батлна.
Ер нь бол наад нях одоо юу гэдэг нь хоёр ойрын ирээдүйд ойрын хэдэн хоногч гэдэг юм уу тий. Юу яана гэл. Батлан гэлээ. Тэгэхээр энэтэй холбоотой тэр сенатуудын хууль батлагдаж магадгүй. Гэхдээ яг зүгээр саяын ярилцлаганы дараа Трампын юу арай өөрчлөгдсөн гэлээ. Гэхдээ Трамп ч бас хэцүү шүү дээ тий. Өглөө өдөр орой шөнө дөрвөн өөр янзын юм ярьдаг хүн шүү дээ. Тэгэхээр яг яаж шийдэгдэх юм баа мэдэхгүй. Зөв. За манайхан өөр асуулт ярилцах зүйл юу байна? Чатанда бичээрэй, эсвэл дээшээ гараад ирээрэй. Манайхан баг тий тэгэхээр Европын холбоонд төрүүлж гараад дараа нь Америкийн гэдэг нь юм болж таарах байхад. Тий. Одоо Зеленскийг одоо ингээ алах гад ингээд ажиллагаа хийгээд ингээд байгаа бол хэцүү юм байна да. Ийш тийшээ явах нөгөө элдв юм а. Төлөлгөө юм хүмүүс ил хилээд иж боломгүй бас төвхтэй юм болж байгаа юм байна да. Чинь 300 удаагийн үйлдэл гэвэзтэй. Тэгээ ер нь бол жижиг сажид үйлдэл бол маш их гарч ирсэн юм билээ. Гэхдээ нөгөө яг ингэж яг олон өөр тий одоо Европын холбоонд гэсэн үг шүү дээ тий. Европын холбооны газар нутагт гэдгээрээ бол сая нэлийн шууган тарих шиг боллоо шүү дээ тий. Яг Украины газар нутагт бол Зеленскигийн чинь өөчнөө оролцсон. Бараг зөндөө удаа. Гэхдээ яг ингэж нөгөө Европын холбооны нутагт эрсгэрт аминд нь хүрэх гэсэн оролдлого бол ерөөсөн анх удаа болж байгаа юм гэсэн шүү.